Улсын их хурлын дарга ирэх юм шүү дээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн хот тосны эрх зүйн байдлын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлгийг төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаанаараа хэлсэн. Хууль санаачлагч улсын их хурлаас 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр болсон хот тосны эрх зүйн байдлын тухай хууль, хот байгууллага тухай улсын их хурлын тогтоол болон хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль туссан зохицуултыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай гэж үзэн хууль тогтоолыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулахаар уг төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл баталснаар улсын төслөөс нэмэлт зардал шаардлагагүй гэж хууль санаачлагч үзсэн бөгөөд хуулийн төслийг дээд засаг парламент засгийн цахим системд байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Хуулийн төсөлд холбогдуулан улсын их хурлын даргын 2024 оны 77 дугаар захимжаар байгуулагдсан хот тосны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай хуулийн тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг улсын их хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч, дээд батлууд байнгын орооны хурлаанд танилцуулсан. Байнгын орооны хурлаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын их хурлын гишүүн санал өгчөв. Хот тосны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажил, үндсэн хууль болон хууль хоорондын зөрчил байгаа эсэх дагаж мөрдөх хугацааг 1 жилээр хойшлуулснаар хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангах хэсэг талаар улсын их хурлын гишүүн Батбаатар хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулах болсон үндэслэл шалтгааны талаар улсын их хурлын гишүүн Өөшижир төслийн үзэл баримтлалын талаар хуулийг хэрэгжүүлэх хүрээнд засгийн газар, орон нутаг хоорондын ажлын үетэй холбоо эдэлбэр газрын хэмжээ, зааг, иргэдийн зээг тогтооход хүндрэлтийн асуудал байгаа эсэх талаар асуулт асууж хариулт авсан байна. Монгол Улсын их хурлын гишүүн Б-бүрдэж төвлөрлийг сааруулах хүрээнд хүчилсэн байдлаар таталцлын хот сумдыг байгуулж хөгжүүлэх нь зүйтэй талаар улсын их хурлын гишүүн сандаг очор хуулийг хэрэгжүүлэх боломжтой хэдийн засгийн маргаангууд үүрэг орон нутаг байгаа бөгөөд газар нутгийн маргаантай аймаг орон нутгаас болж дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагагүй талаар улсын их хурлын гишүүн Батбаатар улсын их хурлаас баталсан хуулийн хэрэгжлийг хугацаанд анхаарах хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн бол хууль шаардлагатай өөрчлөлтийг оруулах талаар улсын их хурлын гишүүн номтой баяр Ж. Батэрдэн нар хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулж хэрэгжлийг хангахад бусад хууль тогтоомж, төсөв, эдийн засгийн болон хөгжлийн бодлогын баримтчуудаа уялдааг хангах нь зүйтэй зэрэг саналуудыг тус хэлсэн болно. Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны энэ тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ын 11 дахь хэсэгт байнгын орооны хурлаанаар хуулийн төсөл түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих хэсэг асуудлаар ил санал хураалт явуулна гэж заасны дагуу санал хураалт явуулахад хот тосны эрх зүйн байдлын тухай хууль, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн